Шүүхийн камацаас сонсож шоолсон. За ингээд 70 кг хэмжээний шансаа ахиулах тулаан эхлэхэд бэлэн боллоо. Энэ үдшийн 6 дахь тулаан. За Цэгэр булангаас Тулгбат, Улаан булангаас Ингэтлэг. Энэ хоёр тамирчин бол хоёулаа босоо суурьтай. Хөл довтлсон тоглоом дээр нь баруун хажуу зөхиод за Ингэтлэгийн хувьд бол Тулгбатыг хүн цогцолтоор буулган авлаа. За дурслагын хувьд бас илүү байна. За Тулгбатын хувьд бол 2022 оноос хичээлж эхэлж байгаа боловч мөнгөн медаль Уушуу Самдагийн 22 оны улсын аваргаас мөнгөн медаль авсан том авьяастай чемпионшип 12 тэмцээний 70 кг-ийн часаа Улаанбаатараас Улаанбаатар хотод төрсөн 175 сая өдрөөр 26 настай мэргэжлийн тулаанд 3 тулаан хийж нэг ядалт багалсан One Team клубын тамирчин ялагч Гамболтын их тулаан. Баярлалаа. Ялагчийн шагналыг гардуулах хэмээн Японы Гадаатар холбооны ажилтан Японы Дип холбооны аварга One Championship холбоонд бүсний төлөө тулдаж байсан эрхэм ноён Хасагава Кэнтэнийг ялагчийн шагналыг гардуулж өгнөх хэмээн тайзан дээр хүндэтгэн орж байна. За баярлалаа. Ингээд 70 кг-ийн чинг ядалт байгуулсан их тулгын сэтгэлгүйг сонсъё. Өрсөлдөгч хүн зөвхөн буулган авлаа. За хүрэлцэн ирсэн хүмүүстээ ямар ч байсан баярлалаа. Тэгээд би бол 3 сайхан босоогоос тоглочих гэж бодож ирсэн өрсөлдөгчтэйгөө. За юуны өмнө One Team клубын хамт олон маш их баярлалаа. MJ-ийн холбоонд баярлалаа. Дараа нь маш гоё тулаанаар дахин уулзцгаая. За баярлалаа. Их тулгад баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр мэдээж ялагчийн шагналыг гардуулсан эрхэм хүндэт бүх Японы улсын холбог тулааны Гадаатар холбооны ажилтан Японы Дип холбооны аварга One Championship холбоонд аваргын бүсний төлөө тулалдаж байсан ноён Хасагава Кэнтэнийг микрофоны өмнө хүндэтгэн өрж байна. Таны сэтгэлдлийг бас сонсохыг хүссэн юм аа манайхан. За тэгээд юуны өмнө энэхүү биндийг хүргэе. Бас MJ1 Fighting Championship 19 дахь тулааныг бас ас болоос зорин ирж үзэж байгаа бид бүхнийг бас дэмжиж ажиллаж оролцож байгаа та бүхэнд бас ажлын амжилтыг хүсье. За тэгээд юуны өмнө бас бид бүхний энэхүү тэмцээн ямар хөө шатанд явагдаж байна. Та бүхний сэтгэлдлийг сонсъё. Тэгээд манай холбооны талаар Японы улсад бас гаж нэвтрүүлж байгаа тэр сайхан сэтгэл бүгдийг сонсохыг хүссэн юм аа.はい。試合を見てみんなアグレッシブで1ラウンド目からガンガンいくな、すごい攻撃的な人たちだなと思いました。この大会そうですね、1ラウンド KO が多くてすごく面白いです。 За ёс нь Монголд ирээд анх удаа MJ1 холбооны тэмцээнийг анх удаа үзсэн. Тэгээд бүх туурд нь маш сонирхолтой бороод байна. Тэгээд бүх тамирчин эхний раундаас аймаг идэвхтэй өөрөөсөө ингээд доктороод яагаад байгаа. Тэгээд ер нь ийм их тууруудыг өмнө юусэйг учраас маш гайхаад байна. За баярлалаа. Ингээд бид бүхний бас өнөөдөр үзэж байгаа их сайхан тулааныг зорин ирж бид бүхэнд сэтгэлийн дэндүг ийсэн та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээс ажлын амжилтыг хүсэн гэрвэ.
Японы Gladiator гэдэг хорвоонд азардаг хүн байна. Тэгээд энэ тэмцээн дээр туурсан Монгол тамирчийг Японд өрий гэж бодож байгаа. Гэхдээ яг хэзээ өөрийнхөө хэрж чадахгүй. Гэхдээ өнөөдөр оролцоод туурсан тамирчин дотроос юусэн Японд өрийг хэн нэгэн хүнийг Японд өрий гэж бодож байгаа. За тэгэхээр өнөөдрийн хөө гал гарсан тулаанууд дундаас сонгож Япон улсад бас өрөх бас иймэрхүү сайхан мистик төсөлж байна. Баяр хүргэе.